За сайн байцгаана уу? Хондогийн тамирчин Батмөнх байна. За би өнөөдөр M Garage дээр ирсэн байна. За M Garage дээр яагаад ирж байгаа вэ гэхлээр за 10 дугаар сарын 4-5-нд буюу энэ амралтын өдрүүдээр Sprint Rally-гийн уралдаан зохион байгуулагдах гэж байна. За энэ уралдаан маань Sedan ангиллын үндсэн төрлийн уралдаан. За дээрэс нь мотоцикл, UTV, Jeep, Waz гэсэн ангиллууд нэмэлтээр ордог ийм уралдаан байгаа. За тэгээд юугаараа давуу талтай вэ гэхлээр том төрлийн раллиг яг жижигхэн болгоод 2 өдөрт багтаагаад богино километрт багтаагаад хийдгээрээ онцлогтой. Тэгэхээр зардал багтай бас 2 өдөрт одоо ралли төрлийн уралдаан гэж ямархуу төрлийн уралдаан байдیں۔ Юу байдیں۔ Тогоон дотор нь юу болдیں гэдгийг одоо шинээр энэ төрөлд орох гэж байгаа болон явах гэж байгаа залуучууд оролцоод үзэхэд бол мэдрэх боломжтой ийм маш давуу талтай уралдаан болох гэж байгаа шүү. За тэгээд миний хувьд өмнө нь Sedan буюу суудлын автомашины ангилалд Subaru-гаар ордог байсан. За тэгээд энэ жил уралдааны машиныг зарцсан байгаа учраас мотоциклоор орох гээд за тэгээд гараж дээр ирсэн байна. M Garage дээр. За M Garage бол нэг иймэрхүү. За бидний мотоциклууд энд харагдчихээн. За энд шинээр хийж байгаа жиргүүл харагдчих байна. За энэ машинуудын хэсэг байна. За энд манай гаражийн бас шинэхэн уралдааны машин болох гэж байгаа. UTV зогсож байна. За нэг иймэрхүү. За тэгээд миний хувьд нөгөө ралли төрлийн уралдаанд оролцохдоо бас яг тогоон доторх амьдралын нэг влог маягаар үзүүлчихье гэд бодоод байдаг байсан. Тэгээд ажил ихтэй олон хоногийн уралдаанд маш их бэлдэх зүйлстэй завгүй юм байдаг болохоор ерөөсө бодоод амжидгүй тийм завдал гардаг байсан. Тэгээд энэ уралдаанда одоо мотоциклоор орох болсон болохоор за тэгээ 2 өдөр болох болохоор ерөөхдөө зав гаргаад за нэг ралли төрлийн уралдааны амьдралыг дотроос нь үзүүлчихье гэж бодоод шийдээ тэгээ бичлэгийг эхэлчлээ. За тэгээд өнөөдөр 10 сарын 2-нд би өнөөдөр мотоциклоо бэлтгэх гээд M Garage дээр ирсэн байна. За тэг юунаас эхлэх вэ гэхлээр хэдүүлээ мотоциклоо эхлээ чеклэн. За ямар сервис үйлчилгээ хийх шаардлагатай байна гэдгийг чеклээд за тэгээ сервис үйлчилгээндээ ороод тэгээ уралдаанд орноо. Тэгээд бичлэгтэй маань хамт байгаарай. Баярлалаа. M Garage. За амартаач мотоциклоо наашаа гаргаад ирлээ. За тэгээд хэдүүлээ чеклээ. За хамгийн сүүлд гэвэл сая 8 сарын 10-наас 16 зохион байгуулагдсан Rally Mongolia буюу Япон улсын холбоо манай Монгол зохион байгуулалтыг Niseki гэж бид нэр хэлдэм да. Тэр уралдаанд оролцоод ирсэн. 7 хоног 3500 км. За тэгээ уралдаж ирээд угаа цэвэрлээ тавьсан. Ерөнхийдөө сервис үйлчилгээ хийгээгүй байж байгаа. За миний мэдж байгаагаар ямар сервис хийх вэ гэхлээр за Niseki уралдааны сүүлийн 2 дахь өдөр миний радиатор ханзраад цоорсон. За мөн зарим нэг синжнүүд нь тасарсан байна лээ. За тэгэхээр эхний ээлжинд радиатораа аваад гягнуулаад одоо сервис хийн. За дараагийн асуудал юу вэ гэхлээр энэ одоо араан болон энэ хойд атс холбогддог энэ хэсэг байгаа. За энэ болттой энэ хэсгийн шариг баг зэргийн хөдөлгөөн орсон байлээ. Тэгэхээр энэ шаригийг солино. Тэгэхээр энэ тооросны аппарат байрладаг хөдөлгөөнтэй байдаг чүмэг маань бохирдсны улмаас одоо ахладад али илэгдүүлсэн. Тэгэхээр энийг авч цэвэрлэнэ. За тэгээд за гинж хараа бол ерөнхийдөө нэг иймэрхүү. За Rally Mongolia-д оролцохдоо бүгдийн комор нь шинээр сольсон гэхээр одоо ер нь дажгүй энэ уралдаанд бол асуудалгүй явчихна. Урд дугуй асуудалгүй байна. Хойд урд дугууны мөс буюу одоо энэ мотоцикл маань дотроо юу байдаг? Олгой гэж байхгүй. Мөс буюу эрзэнтэй. Эрзэний ямар нэгэн хадаас чулуун молон зөхөхөд хагардгүй. Хол замд найдвартай гэдэг утгаараа ийм мөс хэргэлдэг. Ийм мөстэй байгаа. Мөснүүд бол асуудалгүй. За тэгээ дээрэс нь километрээ уншдаг 2 хар мэйл маань жоохон цахилгааны асуудал гараад исэн сүүлийн 2 хоног. Тэгэхээр энийг бас шалгаж үзнэ. За тэгээд за миний мэдж байгаагаар бол ийм зүйлс хийгднэ. Одоо тэгээд ямар ч үс ихний ээлжинд мотоциклоо задлаад радиатороо авцгаая. Тэгээ ер нь задлаа явж хахад ер нь бусад юмнуудаа чеклээд юуг солихоор байна, яхаар байна.
гэдгийг үзээ явчихнаа. За ямартай ч ардитраас салгаад авчихлаа. Тэгээд нэгэнт нөгөө хойд тэнхлэг атсны шаариг солих учраас хойд банк хэдрээ ч гэсэн задлаад авчлаа. За тэгээд ямар ч бас ардитраа гаргаад авахулсан. За энд цоорсон. Би ингээд үзүүлгөө замдаа наагаад хуралдаанаа дуусгаад ирсэн. За одоо энийг явж гагнуулнаа. Ардитраас тусал гойжуулаад шалаа завартуулчихлаа. Тэгээд баг зэргийн юм тосмоссоо карбюратор цэвэрлэгчээр шалаа арчичгаар арилждээ шүү. Гагнуулна. За тэгээд солих дугуугаа хөдөлтөд авчихсан. За солих шаарыг маань бэлэн байж байгаа. За харин таклаад Монгол дэлгүүрүүдээр байхгүй байна. Гэтэ Монголын Husky, манай газ дээр байхгүй. Ирж яваа маань гэтэ бэлэн байхгүй. Захихаар 2-3 хоногийн хугацаанд хурдан ирж амжихгүй. Тэгэхээр одоо Монгол арга хэрэглэнэ. За ажилхан моциклтэй одоо сэлбэг байж болох гэсэн хүмүүсээс асуунда, сурагчланда. За юм байна. Одоо ардитар сервис руу явлаа. Завцаан донд асуудал гарсан байна. Энэ намарчны доод суурь энэ хойд гарлуу богддог хэсэг нь зэврээд гацсан байж байгаа. Одоо зэвэрлэж таслаж буцаад ер нь бусад бас энэ болтуудыг бүгдийг үзнэ. За шинэ 11 цаг болж байна. Ямар ч байсан моцикло тодорхой хэмжээнд бэлдээ тавьчихлаа. Ардитра өнөөдөр гагнуулж чадаагүй. Зарж очсон сервис маань хаалттай байсан. Тэгээд өөр бусад юмнуудаа хийгээд тэгээд сая ингээд энэ хойд арам ингээд доод амарчины энэ 3 шариг бүгдийн цэвэрлээ туслаад тавилаа. За мөн хойд торомсны аппаратныхаа чүмгийг цэвэрлээд тавьчихлаа. Одоо наклаад солино. Наклаад маргааш өглөө авахар болсон. За тэгээд наклаадаа солиод ардиатраа тавьчих бол ерөөхдөө огсрлаа. Тэгээд маслаа солино. За өнөөдөр нэг иймэрхүү 10 сарын 2-ны өдөр 11 цаг болж байна. За сайн байцгаана уу? За манайха энэ манай ондогийн тамирчин хөрх юм ардитра гагнуулч явж байгаа юм байна. За өнөөдөр ч үлэмлээ 10 сарын 3 билүү. Ийм нас төгсөж өмнө гурлаа. Энийг одоо за ардитра өчтөр орой тэр баарна. Үгүй хамаагүй шүү дээ чи хэлбэр хөөгд агуулгын чухал. Төлөөрөөд чи надад анханасаа цэвэрлэх юм даа. Өчтөр ардитра ийм газар ардитра гагнуулсан дээ кино шиг юм.
редактор маань бүтээгөө. Тэгээ би сая өглөө өөр редактор сервис дээр очиод редактор тэсрээ ороод ямар ч байсан гэгнуулаад авчлаа. Тэгээд дамдаа өсөөд өдрийн цайгаа уух гээд ажлынхаа хажууд ороод ирсэн байна. Энэ манай маркетингийн албаны захирал бид гоор ингээ өдрийнхөө цайгаа уух гээд river stone river sound байж гинөө. За ямаа игээд байж манай гараж дээр очиж ирсэн байна. За Нас ТV авраг Монгол Улсын говьяа тамирч Халиука ах маань ирсэн байна. Халиука ах ирж миний мотоциклыг чекэлж өглөө. Спринт сайн уралдаарай гэх. Тэгээ Халиука ах маань одоо 2-3 хоногийн дараа Марокко уралдаанд явах гэж байгаа тий 10 сарын 10-нд эхэлнэ. Тэгээд дараа нь Дакар хүлээж байна. За сэтгэл ямар байна Халиука? Миний юу? Сая бас нэг Монголд дооны бэлтгэл хийсэн ямар байна? Тийм сая хонгор ясанд очиж бэлтгэл хийсэн. Аюу гоё ясан. Өшөө олуулаа яваад. Тэгээд ерөнхийдөө яаж бэлтгэл хийх вэ гэдгийг ер нь ойлгосон. Тэгээд өшөө олуулаа тэнд явал гоё юм байна. Тэн дээр их уралдаа хийгээч гэдэг. Иким очсон уралдаа хийхээч гэлээ. Монголчууд юу? Тий. Зөвхөн элсдэж хэлэн журалтай байлаа гоё хэлэндаа л. Хичээлтэй үл хэдүүлээ. Гоё төлөвтэй болоолаа гоё юу те. Харин тийм чинь баг нэг класс нэг цаг зүг 100 гаруй юм байсан. Айгуу том юм биш. Тэр нэг 3 хоног тэнд бас сайн талхсан. Гэтэ яг бороотой байсан болохоор илс айгуу хатуу байсан болохоор юм хийдэ. Айгуу гоё амар л байсан. Яг хуурай халуунд очил их гоё юм. Бишээ илүү хэцүү болоод ирэхлээ. Гоё л. За захтаа тэгээд дуудахгүй оролцох гэж Мароккын уралдаанд өндрөөс өндөр амжилт хүсье. За баярлаа. Тэгээд мэдээж Дакараар уулзсан. Тэгээд одоо уралдаанд зөндөө байна. Тэгээд энэ спринт раллид орох гэж бүх тамирчтай амжилт хүсье. Бүгдээ сайхан уралдаарай. Сайн уралдаарай. Бүгдээ нэг гүйцээрээ. Уралдаан гэдэг чинь ер нь л гүйцэхтэй бай. Тэгээд бүгдээ сайхан уралцгаарай. За баярлалаа. Баярлалаа амжилт хүсье. За хана Халиука ахын Монгол бэлтгэл хийж байгаа мотоцикл 2025 оны тий 2025 оны Husqvarna FR 450 Rally Replica гэдэг загвар байна. За юм гоё мотоцикл байна. За тэгээд спринтэд бэлж хахад манай миний багш ах Халиука ах маань ирлээ бас. Гоё яана. За манайха цаг үеийн мэдээ үргэе. За мотоцикл ерөнхийдөө бол ухсраад бэлдээ дуусчихлаа. Одоо жижиг сажигл ажил үйлдэлээ. Би танарт харуулъя. За редакторыг агнуулад ухсраад мотоцикл ерөнхийдөө ухсарсан байна. Редакторыг агнуулад чеклээд үжчихсэн. За тэгээ сая манай хоёр гавьяат манай Эрдэнэлэг огш Халиука ах хоёр маань ирээд надтай хамт чеклээд редакторыг маань гоожж гинөө. Яаж эний жинсэнс ажиллаж гинөө хөргөлтийн мэдрэгч ажиллаж гинөө гэдгийг бүгдийг чеклээд явлаа. За тэгээд ерөнхийдөө бүх шааригнууд тослогоо хийгээд тавьсан.
За моторын тосоо солисон. За моторын тосоо би бол ралли мотоциклээ тос солиход бас нэг арай өөр өдөг. Ралли мотоциклийн тосыг хэрхэн солидог вэ гэдэг нэг цуврал видео бүтэн бичлэг хий гэж бодож байгаа. Тэгээд одоо юу хийх вэ гэхээр дуугаа солино. За наклаад ирж яваа. Замдаа яваа. Шинэ наклаад олчихсон. Манай газ Монголиа дээр бэлэн зарагдаж байна. За тэгээд ерөөдөө огсраа тавьцсан. Одоо агаар шүүх цэвэрлэн. За агаар шүүгчийг өдөр болгон цэвэрлдэг. Одоо уралдаанд бол өдөрт нэг шин цэвэрхэн агаар шүүгч хэрэгэлдэг. Орой орж ирээ солиод маргааш шинэ гардаг гэсэн үг. Агаар шүүгчээ цэвэрлээд өнөөдөр 2 өдрийн спринт ралли 2 өдөр уралдах учраас 2 ширхэг агаар шүүгчтэй явна. Ерөнхийдөө 5-аас 7 хоногийн уралдаанд явахдаа дандаа 5-аас 7 агаар шүүгч авч явдгийн. Тэг өдөр болгон солиод явхад амар өгдөг. Тэгээд маш олон километр яваад ядаралтай үед нөгөө их үйлчлэгээ хийхээр бас өөрийгөө их ядрадаг учраас ерөнхийдөө аль болох ажлаа багасгах зүйлсүүдийг бэлдээд явах хэрэгтэй. За тэгээд энэ хоёр хар мэлнийхаа залгуурыг энэ нүрийг задлчаад тогны асуудлын нэг үзнэ. За тэгээд бэлэн болно доо. Бусуудын өмжийн тан. За цаг үеийн мэдээ юм байна. Баярлаа. За 11 болж байна. Циклтэй юмнуудаа хийгээд дууссан. За цахилгааныхаа асуудлыг шийдсэн 2 трипметр маань асуудалгүй болсон. Наклад цөлсөн. Цоошин наклад байна. За ер нь бэлэн болсон. Миний мотоцикл бэлэн болсон. Одоо уралдааны зураг ороогоод биднэрт уралдахад ийм цаасан ороодсон зураг өгдөг. Энийг энэ зургийн харьцаандаа ороогоод замаар уншаа явна гэсэн үг. Ийм зурагнууд уншиж явдаг. Уртлынхын тоонд километр нь, голынх нь зураг. Харын хэсэгт анхааруулга болоод таних тэмдэгнүүд тэгээд бас байгалийн гарац хэлж өгдөг. За энэ GPS бол байнга салттай явна, замаа бичиж явна. Барайнд ороод уншуулад замаараа явж үгүй юу гэдгийг шалгуулдаг. Зам waypoint буюу дайраа өнгөрөх цэг дайрч юу гэдгээ шалгуулдаг. Хэрвээ дайраагүй тохиолдолд торгуул авдаг. Зараалын уралтай. Энэ концепттэй. За өдрийн 10 сарын 3-ны өдөр 1 цаг болж байна. Спринт раллигийн техникийн урал дээр суух гээд ирсэн байна. За энд хүмүүс ирээд иржил байна да. За тэнд зохион байгуулагч нар сууж байна. За техникийн урал дээр юу яригддаг вэ гэхлээр уралдаа ямар дүрм журамтай зохион байгуулах уу, ямар концепттэй зохион байгуулах уу. За тэгээд дээрэс нь тамирчид ралли төрлийн уралдаа учраас тамирчид суглаа сугалж гарааныхаа дугуурыг авдаг. Тэгэхээр суглаа бол маш чухал ралли төрлийн уралдаанд. Раллид хойноос номер суулж хойноос гарсан нь илүү одоо цаг хожих боломжтой байдаг. Яг гэвэл зураг уншаад уралж байгаа замд бас саатах төөрөх мөрөх гэж зөндөө асуудал явдлаа байдаг болохоор суглаа сугалнаа. За миний хажууд манай седаны авраг найз чин зэрэг. Манай седан англи 2-3 чин заатай тэгээд жижиг чин зоо боё. Манай зок найз маань ирсэн. За Subaru-гаар орно. За сэтгэл ямар шин дэсэн. За өнөөдрийн мэнд хүргэе. За машина ер нь бас бэлдсэн гайг баг. Ер нь жоохон амаржины асуудалтай бусдаар бол ер нь гайгүй. Тэгээс гоё том нөгөө өмнөхөө бодвол бас гоё том тэмцээн болохоор ах шүү. Оролцож их хөргөн гоё тэмцээн болохоор ах шүү гэнэ. Тэгээс баяртай наа. Спринт ралли уралдаан нь ер нь бол анх зохион байгуулагдтаа седан англи бол үндсэн төрөл. За бусад англиудыг бол одоо шинээр ралли уралдаанд оролцож үзэж байгаа тамирчдыг дэмжиж ранк гаргаад за томоохон раллинуудад эхний 5-т орж байгаагүй тамирчдыг бусад англилд оролцуулдаг байсан. За тэр нь юу вэ гэхээр том раллид оролцохоор зорж байгаа. За энэ тэмцээнд ороод туршлах, хөрвүүлэх, за зураг уншиж сурах гэдэг зүйлүүдийг сурах. За тэрийг дэмжих зорилгоор өмнө нь бол тэг зохион байгуулдаг байсан. За энэ жилээс бол их хүрээгээд хэлээд UTV гэдэг англиал нэмээд тэгээд седанаас бусад англилыг бол одоо ранкгүй нээлттэй болгоод за бүх тэмцээнд подиум ижсэн тамирчид, спортын цол зэрэгтэй тамирчид бүгдийг нь оруулдаг ийм нээлттэй болсон. Тэгэхээр ер нь бол нэг талаасаа маш олон тамирчид оролцсон, нөгөө талаасаа бас энэ жилийн сүүл мөшгөж байгаа одоо сүүлийн
шүтэрж байгаа уралдаануудын нэг болохоор бас хүмүүс оролцох нөгөө нэг магадлал болон сэтгэл гэмнүүд нь маш их өндөр байдаг. За ийм учиртай оролдоо байгаа шүү. За моциклийн тамирчтай дуудаад эхэлсэн. Удахгүй дуудах байх намайг. Хүлээж бай. Би шууд хоёрыг авах юм уу те? За энэ мөг яах их шүү. За 7. За энэ минийх. 13. Цэглэн те. За мөг 106. А? 19 шүү дээ. 7. Минийх 13. Төлбөрөө төлөөгүй. 2 суулч юм. Стикер. Нуулаагаа сугуулсан. Манай гаражаас 3 мотоцикл орж байгаа. Гуруулангийнхаа суглааг сугууллаа. За би 13 буюу хамгийн араас гарна 112 номертой. За манай спортын мастер мөнхөр дах 7 сугулсан байна. 106 номертой. За манай дүү Эрдэнэ Хүслэн 11 суглаа 110 гэсэн номертой гарах нэ. За энэ хамтарч ажиллаж байгаа байгууллагуудын стикер уулгануудыг өгсөн байна. За эдгээрийг циклдээрээ наан дээрэс номер оноо. За ингээд маргааш өглөө 9 цагт нээлттэй гэж. Зураг унших ер нь бол одоо суралцах экспириенс хийх гэж байна те. За ер нь тэгээд энэс цаашлаа том болон урт өдрийн хаалт явах зорилготой байна. Тийм зорилготой учраас л одоо ингээд одооноос 6 уншиг гээд шийдээд орох гэж байна. За тамирчдтай хандаад өрсөлдөгчтэй хандаад. Би ер нь өрсөлдөгч гэж хүмүүсийг харахгүй байгаа. За. Өөрөө нөгөө 6 уншиж сурах гэж байгаа болохоор нийт оролцож байгаа тамирчтай бүгдэнд нь амжилт хүсье гэж хэлье. За баярлалаа. Уралдаанд нь амжилттай маргааш өглөө уулзъя те. За мотоцикл бэлэн үү? За мотоцикл нь бэлэн болжээ. Газ. За. За манайха орой минь омикасахгүй шүү дээ. За манайха орой минь одоо 10 дугаар сарын 3-ны өдөр цаг 11 цаг оройны 11 цаг 10 минут болж байна. За бид ер нь бол уралдаандаа бэлдээд дуусчихлаа. Циклуудаа бэлдээд дууссан. За авч явах хэрэгслүүдэд бэлдээд дууссан. Тэгээд тэднийг танилцуулъя. За тэгээд спринт ралли уралдааныхаа ивент итгэгчдийг танилцуулъя. Hyperfuel Racing уралдааны одоо шатгуу оруулж ирж байгаа компани. Уралдааны шатгуу Hyperfuel гэдэг. За эдний компани маань спринт раллиг ивент итгэж. За хүлэг Subaru авто сервис. За манай автынхан седан инглийнхэн Subaru очод тэгээ бүгд хандахгүй хүлэг авто сервис. За энэ хүү хоёр байгууллага маань энэ удаагийн спринт раллиг ивент итгээд ерөнхий спонсорлоод за зохион байгуулж байгаа юм байна. Тэгээд энэ хоёр байгууллагынхаа хамт олонд гүн талархал илэрхийлье. Мэдээж одоо автомат спортыг дэмжигч спонсор байгууллагагүй бол одоо энэ спорт орчин тогтнохгүй. Мэдээж санхүүгийн хувьд хамгийн өндөр зардалтай санхүү бол нэлээд өндөр хувьтай одоо байр эзэлдэг. Санхүү дээр тогтдог спорт гэж бас нэг талаас хэлж болно. За тэгээд спонсор байгууллагуудаа баярлалаа. Миний энэ мотоциклийн талаар илүү одоо дэлгэрэнгүй мэдмээр байгаа бол за манай Nyamka гэдэг найз байгаа. Facebook, Instagram хаяг нь Boндоно гэдэг хаягтай. За манай Nyamka бол автомат спортын эксперт. Мэдхгүй зүйл байхгүй. Тэгээ яг миний энэ уралддаг энэ Gas RX 450 мотоциклоор одоо ревю видео хийсэн байгаа, танилцуулга. Тэгэхээр та бүхэн маань тэрийг бас үзээрэй. Тун удахгүй сошиалчнд орох бах гэж найдаж байна. За тэгээд нэмээд хэлэх зүйлсүүд гэвэл ралли төрлийн уралдаан олон километр маш урт замыг туулдаг, урт хугацаанд туулдаг. Тэгэхээр тэр замд бол юу ч тохиолдохыг эсэхүү. Тэгээд бэлтгэл ажиллаа. Техникээ маш сайн бэлтгэх хэрэгтэй. Хувийнхаа бэлтгэлийг замдаа авч явах хус одоо юу гэдэг те. Бүх юм маш сайн бэлтгэх хэрэгтэй. Дээрээс нь олон өдрийн уралдаан тэр тусмаа бусад том уралдаануудад очиод сервис үйлчилгээ хийх сэлбэг хэрэгсэл багаж хэрэгтэй зүйлүүдэд бэлтэж авч явдаг механикийн машин. Тэгэхээр тэр зүйлсүүдэд маш сайн бэлтгэх хэрэгтэй. За тэгээд энэ удаа 2 өдрийн уралдаан учраас би бас хэсэг юм бэлтлээ. За
За яг олон өдөр уралдаанд авч явдаг шиг их зүйл бэлдээгүй. Гэхдээ ерөнхийдөө бол гол зүйлүүдээ бэлдсэн. Тэгээд эднийг танилцуулъя. За хамгийн ихэнд за юмыг ээж мэдхүүгээ нэг запас дугуй. За энэ бол одоо дугуй сольдог. За энэ бидний ралли төрөлд уралддаг дугуйн дотор олгой гэж байдгүй. Мүүс гээд ирзэн байгаа. Тэр ирзэн маань одоо хадаас чулуу юу гэдэг те зогтоход хагардаггүй. Тийм ирзэний материал байдаг. Яг удаан хугацаанд эдлэгэнд ороод нарийсдаг эсвэл хэд өндөр халалт үүсгээрээ шатдаг тийм эрсдэлтэй. Гэхдээ бол яг тодорхой хугацаанд хэрэглээд солиод тахад ямарч одоо дугуй гарах гэдэг аюул байхгүй. Тийм зүйл байдаг. Тэгээд миний мотоциклийн хойд дугуйнд бол баг шинэ мөс байгаа. Тэгэхээр солих шаардлага баг гарахгүй байх гэж бодоод угаасаа гарахгүй 2 өдрийн уралдаа учраас гайгүй дээрээс нь гадаа цаг агааргүйтэй учраас зүгээр запас юмыг ээж мэдхүүгээд нэг запас дугуй авчихлаа. За энэ бол тэр мөсийг энэ дугуйнд төгсөрдөг, обууданд төгсөрдөг гол багаж хүний гараар бол дийлэхгүй. За ийм багаж авсан. За дээрээс нь үүртийн ком багаж байна. Үүртийн ком багаж дээр нэмэлтээр гэвэл усаач юу байна? За мөн 8.10 тийш. За ер нь бүхэл уралдаанд би энэ багажаал авч явд юм дөө. Энэ байхад бол хангалттай бүтэн мотоциклыг өгсрээд задлаад өгсрөхад болно. За энэ хайрцаг бол Эрдэнэсийн авдар миний одоо бүх юмаа хийгээ авч явдаг. За эхлээ хамгийн гол авч явах зүйл бол мэдээж эхний өдөр уралдаанд орой очиж сервис хийн. Хэрвээ бидний бариан дээр ойрхон мотоцикл угаалга, автомашин угаалга байхгүй бол ингээд яг хэрэгтэй зүйлсүүдэд цэвэрлээ сервисээ явдаг гэсэн. Тэгэхээр энэ бол chain clean гинжээ цэвэрлэн гинж цэвэрлдэг шингээ юм цацдаг. За гинжээ цэвэрлэнгүүтээ араас нь гинжний тос буюу одоо гинжний илэгдэл орогдол одоо бүх юмнаас сэргийлдэг. Гинжний хат тосыг хэрэглэн. За өн дээрээс нь энэ хайрцагнда. За энд бол тастаад жоохон тастаад хийсэн байгаа. Энэ юу вэ гэхлээр агаар шүүгчний тос. Агаар шүүгч бол өдөр болгон сольдог гэдэг түрүү ярьжсэн те. Агаар шүүгчээ зориултын тосоор энэ порлон байгаа. Агаар шүүгч нь порлон учраас зориултын юм тосоор тослоод тавьдаг. За тэр нь бол одоо тороо шороо тос юу гэдэг гадны бохирдлыг яадаг шүүдэг. Тэгээд энэ тос маань Монгол дууссан байлээ. Тэгээд энэ бол их амар өдөө шууд шүүгчтэй. Энэ болохоор зүгээр шингээ хэлбэрээрээ тэгээд ийм их савлгаатай учраас 2 өдрийн уралдаанд нэг удаа агаар шүүгч солих учраас би зүгээр тастаа дэмжиж саунд хийгээд тавсан. За миний Эрдэнэсийн авдар дотор юу байгаа вэ гэхлээр эхнээс нь үзүүлчих. За энэ бол мотоциклийн 2 татлага байна. За энд товод байна. Багстай. Одоо эд ангиуда ядаг. За масл запас нь байна. Юмыг ээж мэдхүү. За энэ 2 бол мүүсээ одоо мүүс нь бас зориултын юм тостой байдаг байхгүй дотроо. Тэрийн тосолтойг юм гэл нь байна, багс нь байна. Тэгээд их тосон учраас ингээд ууд саунд хийхгүй завараад байт. За ажлын бэлээ. За эрзэний бэлээ олон өдөр маш их хэрэгэлдэг. Хайрцгаар нь ер нь аваа явчихдаг. Энэ удаа нэг удаа хэрэглэх учраас нэг ширхгийг авчихлаа. Агаар шүүгч солиход тостой зурлана. За тэгээд энд бол одоо жинхэнэ одоо нэг мүүсгээ яриад байгаа юмны чи гэл гэж ярьд юм да. Мүүсний гэл. Ингээд запас нь байж гин. За энэ доор дэнт сольдог багаж байна. За энэ уудтай бол лапатаг. Мүүс сольдог лапатаг. За энэ бол ингээд хаасны тороос байна. Запас. За энэ чи одоо жинхэнэ Эрдэнэсийн авдар доторх Эрдэнэсийн авдар гэж хэлж болно да. Энэ дотор юу байгаа вэ гэхээр за би зүгээр танилцуулчих. Энэ дотор миний жижиг шиг одоо хэрэгтэй бүх зүйлс байна. Жишээ нь эндээс харахад гал хамгаалагчуд байна. За дээрээс нь запас наклаад зөөлөн холбоо. За запас одоо хамгийн түрүүнд илэгддэг, хаягддаг, хугардагч гэдэг юм уу. Тийм болтнуудын запасууд бүгд байгаа. Банкны болт. Өөрчн юуны болт байгаа лээ. За ямар ч үс хэрэгтэй гэсэн бүх юмнууд ингээд энэ дотор запаснд байж байгаа. Жишээ нь одоо зэсэн сайвч гэдэг юм уу те. Олон өдрийн уралдаанд ингээд шаймаа валдах малдах юмрхүү юмнууд бол зөндөөл гардаг л дөө. Тэгээд запас юмнууд байна. Энд маслын шүүр байна. Запас. За батарей байна, наклад байна. За энэ запас бас нөгөө милийн удирдлага байна. Миленийхээ удирдлагах асуудал гараад ажиллахаа байчихвал тэгэл одоо нүд зохирсонтой ажил замаа уншиж чадахгүй, километрийн тааруулж чадахгүй асуудал үүснэ. Тэр доор шариг байна.
За ингээд ер нь бол хэрэгтэй гэсэн одоо ийм юу байна те. Базар байна доромсны. Хэрэгтэй гэсэн бүхэл юм байгаа. Тэгээ энэ бол миний ертөнцийн авдар доторх ертөнцийн авдар гэдэг байгаа шүү дээ. За тэгээд ингээд бүх юмаа бэлдээд явдгаа. За дээрээс нь солих агаар шүүгчнүүд байна. За энэ моциклоо тавьж сервис хийдэг стенд байж. За тэгээд ерөөхдөө иймэрхүү зүйлсүүдийг аваа явдаг. Мэдээж олон өдрийн уралдаанд хэмжээнүүд нэмэгдэн дугуй олон 3 дугуй 5 дугуй багаж. За энэ тос моснууд ч юм бол ингээл хэмжээ нэмэгдэн л дээ олон өдөр авч явдаг учраас. За тэгээ энэ дээр би шууд өглөө өмсөд явах хувцснуудаа бэлдээ тавьчихлаа. Ойрхон амар шууд өмсөөх. Хамгийн дөрөв ралли жакет, jersey байна. Манай Каскаси. За ралли өмд. Тэгээд хүзүүний хамгаалалт, өвдөгний хамгаалалт. За моциклийн өмс энэ бол маш чухал. За моциклийн дотор өмсөх. Давуу. Эртүүц. За энэ чи бөөрийн бүс. За тэгээ армор. За тэгээд энэ юун дотор маань бол ус байгаа. Жакетын дотор маань бол за жакет маань дотор ийм хэвлэлтэй. За энэ рүү бол усаа хийцэн. Гуурс нь энүүгээр явж байна. Тэгээ уралжих замдаа энүүгээрээ сороо дуудаг гэсэн үг. За ингээ хуухийн бэлтгэлийг хангачлаа. Одоо 12:30 болж байна. Одоо унтаж амраад өглөө 7 цагт тосноо. Энэ дээр орой барианда ороод солих хувцас болоод өөрийн одоо ойр зургийн хэрэглээгээл нэмнэ гэсэн үг. Нэг чимдам эсвэл нэг цүнх нэмэгдэнэ. За ингээ билээ. Одоо авч явах юмнуудаа машиндаа ачаад тэгээ маргааш өглөө 9 цагт буян тухайд гараатай эндээс бид 8 цагт хөдлөнөө моциклтаа. За бэлтгэх зүйлсэн юм байна. Тэгээд одоо очиж хувийнхаа бэлтгэлийг хангалаа. Тэгээ сайхан эрт амрах хэрэгтэй маргааш тэмцээтэй учраас. За эрт. Явж гэнэ. За манайхаа өглөөний мэнд нээлтэн дээр ирсэн байна. Тэгээд одоо энэ уралдааны зураг өгсөн. Зургаа ороох гэж байна. Яаж ороод гийг өглөөний мэнд хаа. Яаж ороод гийг харуулъя. Чээс ийм зураг өгч байгаа. Ингээд бөөрөх хөлөд хуйлцсан. Тэгээ энийг хайрцаг руугаа ороод энэ талаас нь харуулах байхаа. Зураг хайрцагийнхаа энэ одоо цагирганы доогуур игээд хамгийн ихэнд энийг наана. За тэгээд энийг наахын тулд би баян скотч авч явдаг. Цэглийнхаа арамн дээр. За ингээд цэглийнхаа хааны газар ингээд скотч авч явдаг. Энэ нөгөө нэг зураг байнг наадаг учраас. За ингээд доотлын эсхийг наагаад за зургийн хайрцагийнхаа төвжээг наагаад за ингээ ороод эхэлнэ. Цаг харсан уу? Хараагүй. 11 юм шүү. За 9.11 үү? Бас 200 км-ийн зураг гэхэд бас нэлээд зузаан зураг байна. Тэгэхээр бол маш хоншуулт зураг байна гэсэн. Зураглаачгүй явж байгаа. Тэгээ манай дэрмийн ах надад туслаад би зураг оруулж байгаа зургийг ч аваадаг ийгээд тэгсэн. За ерөөхдөө болцсон шүү дэрмээ. За эндээс ингээд доотлоо ороогоо дууслаа. Ийм зай үлдээгээ дээгүүрээ оруулна. За дээгүүрээ оруулаад за өөрчөөс зураг ороочлоо. Одоо нээлттэй ажиллагаа. За энэ арын харагдж байгаа подиум дээр бид нэгээрээ гарч танилцуулагдах юм байна. Тамирчтай танилцуулна. За тэгээд шууд лайсенгийнхаа гараанд гарнаа. Лайсен эндээс Дундгов аймгийн зөвхт байдаг өндөр дов гэдэг газраас бензинээ цэнэглээд тэгээд тэндээс шорон зам руугаа буугаад тэндээс шууд гараа гацнэ. За тэгээд шорон замаар 200 км бид нар засамлаараа 120 орчим яваад байгаа юм шиг байна. Хүүтэн байна. Одоо гайгүй нар дээш чинь тэгээд сая дэрх замдаа жоохон daарлаа. Эсхийн буянт бол бүр нээлт болж байна. Тэгээд одоо ер нь дутаахан болчихлоо. Яг уралдааны зам дээрээ гараа явахаар халавцаад хөлрөөд гоё олчдаг бие тавираад одоо жоохон хүүтэн л ажиллаж байна. Тэгээд өнөөдрийн төвчнийг албан ёсоор нээж өгнөх юм бэ.
Хөдөг рейсинг тимийн багийн ахлагч спортын эдмастерын хөтийг шин зэрэг таны хөтгөлөөс хадуу мадаг төслөөр уран залж байна. Танаа нийт радична. За бид нэр Сайн байна. раунд 2-ыг эхлүүлэх гэж байна. Бид нэр радиг хаалтыг хийх гэж ойлгож байна. Улсын хэмжээний хамгийн сүүлийн раунд манай радио бол онцлогтой радиг эхлэл болдог. Сүүлд өсгөл нь болдог. Энэ жилийн. За тэгээ нийт радичтай өнөөдөр Ахмад самбаа дүүрэн төөрөлтгөө аваар ослогоо сайхан уралдахыг хүсээрээ. За. За баярлалаа. За манайха гараан дээр ирсэн байна. Хотоос хэдэн километр явч 120.7 км яваад гараан дээр ирсэн байна. Амар хүүтэн байлаа. Би тэгээд борооны цувтаа явж бас тэрийг одоо тайлцсан. Спешиал гараандаа гарах гэж байна. За тэнд болохоор эхний мотоциклууд гараад байна. Гараандаа гарч байна. За эхний техникүүд гарч байна. 2 минутын зайтай. Дээрэс нь араас нь 30 минутын араас машинууд гарах юм байна. Тэгээд бидэнд одоо яг за тэр шартуг харагдаж байна. За. За энэ яг одоо гарааны эзэг эндээс цаашаа нэвтэрч болохгүй. Шартугын дээр мотоциклтойгоо нэвтрэх хэрэгтэй. Энэ улаан тугнаас гараа гарна. За хамгийн цаатлын оранж туг бол контрол зооны төгсгөл. За энэ контрол зоон дотор бол маш дэглэмтэй явах хэрэгтэй. Ямар нэг алдаа гарах юм бол торгуул бодогдно. За тэр улаан туган дээрээс яг цаг яваад тамирчид гарна. За цаатлын контрол зооны төгсгөлийг гараад хурдаа авахгүй хаацж эхлэх хэрэгтэй. За тэгээд дээрээс нь бидэнд ийм хяналтын хуудас өгдөг. Энэ хуудасаа хайж болохгүй бидээ заавал авч явна. За уралдааны 200 км зам дотор хааны газар нь хяналтын шүүгч буюу нэг шүүгч зогсож байгаа. Тэр шүүгчдэр энэ цаасан дээр тамгаад аруулдаг. Тэгээд тамгаад аруулаад баринд орохдоо оруулгадаг. Хэрвээ тэр шүүгчийг олоогүй, хайсан, өнгөрсөн, тамгаад аруулаагүй цаастаа ирэх юм бол нэг цагаар торгуулна. За мөн энэ цаасыг хаях юм бол нэг цагаар торгуулнаа. Тэгэхээр энэ бол одоо маш үнэт эрдэнэ. Хамгийн найдвартай газараа хийгээд тэгээ оролдоонд явах хэрэгтэй. За 2 дахь мотоцикл явж байна. 107 гэд дуудаж байна. За гараан дарахаас өмнө юу үзүүлчихье? Ямар зураг байна, яаж зураг уншд юм байна гэдгийг үзүүлчихье. За зураг ингээд 0-оос эхэлж байгаа. 0-оос эхлээд эхний зураг 2 км. За энэ тоон дээр 2 км 450 м явна гэдгээ энэ тоон дээр харна. За энэ мэлэн дээр харна. За 2.4 м яваад за ийм шон юм уу чулууны хажуугаар 240 градус бариад чигээр явах нэ. За энэ зургийн араас 4 км 300 м дээр баруун салж байгааг хаяад чигээр явах нэ. За энэ мэдчлээ ингээд уншаа явна. За GPS бол байнга бичээтэй явна. GPS-н дээр градус гарна. Замынхаа тракийг бичээд явна. За би дээрэс нь Garmin-ы цагтаа явж байгаа. За энэ цаган дээрээ бас тракаа бичээд явна. Тэгээ аль нэг нь хэрвээ чигүү асуудал гарах юм бол аль нэг нь одоо уншуулна гэсэн тооцоотой. Ийм ингээд гараандаа гарлаа манайха. Бариан дээр уулзцгаая.